Сайн байцгаана уу хүүхдүүд ээ. Өнөөдрийн хичээлийн сэдэв арцнал бэлтгэгчтэй айлгуурын илэрхийллийг бүтээгдэхүүн болгон задлах. За бид өмнөх ангиудаа бүлэглэх, турших, бүтэн квадрат ялгах, ерөнхий үржигдэхүүн хаалтнаас гарган үржигдэхүүн болгон задлах чадваруудыг бол эзэмшсэн. Өнөөдрийн хичээлээр эдгээр чадваруудаа ашиглан арцнал бэлтгэгчтэй айлгуурын илэрхийллийг үржигдэхүүн болгон задлж сурах юм аа. За бодлого 1. За энэ бодлого бол хялбар бодлого байна. За эндээс ерөнхий үржигдэхүүн бол 2 язгуур дор x y байна. За ерөнхий үржигдэхүүний хаалтны өмнө гаргая. За хаалтан дотор 14-өөс хасах нь 9y. За энэ бодлого бол ерөнхий үржигдэхүүн хаалтнаас гарах зарчмаар үржигдэхүүн болгон задарлаа. За бодлого 2. За дараах бодлогыг бодохдоо бид өмнөх хичээлдэр үзсэн. За энэ чанарыг ашиглана. За тэгвэл ерөнхий үржигдэхүүн нь 6y-ийн 2-1 зэрэг үржих нь хаалтан дотор 2-оос хасах нь y-ийн 2-1 болно. За бодлого 3. За дараах олон гишүүнтээс бид А-гийн 2-3, Б-гийн 2-3 гэсэн ерөнхий үржигдэхүүний хаалтны өмнө гаргана. За ингэхдээ А, Б тоонуудын илтгэгчийг бид бүгд 2-3-аар илэрхийлэх ёстой. За үүний тулд зэргийн чанарыг анхаарна. За энд А-гийн 2 зэргийг А-гийн 2-3-ыг үржих нь А-гийн 2-1 гэж бичиж болно. За мөн Б-гийн 1 зэргийг Б-гийн 2-3-ыг үржих нь Б-гийн хасах 2-1. За яг үүнтэй адилаар А-г бид А-гийн 2-3-ыг үржих нь А-гийн хасах 2-1. За Б-гийн 2 зэргийг Б-гийн 2-3-ыг үржих нь Б-гийн 2-1 зэрэг гэж үржигдэхүүнүүдэд задлж бичиж болох нэ. За эндээс ингээ харах юм бол манай бүх гишүүнд бидний гаргах гэдэг ерөнхий үржигдэхүүнүүд бол байна гэсэн. За эндээс А-гийн 2-3 зэрэг Б-гийн 2-3 зэргийг хаалтны өмнө гаргавал хаалтан дотор за дараах тоонууд үлдэж бодлого үржигдэхүүн хэлбэр задарсан. За бодлого 4. За дараах илэрхийллийг бид бодохдоо язгуур дор А, К, Б-гийн үржүүрээс язгуур гаргах юм бол 2 А үржих нь язгуур дор АБ. За мөн хастаг нь А, Б-гийн кубээс язгуур гаргавал Б үржих нь язгуур дор АБ үржүүр хэлбэр тавь. За эндээс бид ерөнхий үржигдэхүүн 2 язгуур дор АБ-г гаргах нь үрждэг нь хаалтан дотор А-гаас хасах нь 4B үлдэж үржигдэхүүн хэлбэр задарч байна. Бодлого 5. За дараах бодлогыг бүлэглэх аргаар бодоорой гэсэн байна. За x дээр нэмэх нь 2 язгуур дор x хастаг нь. За тэгэхээр энэ 3 гишүүнийг бид бүлэглэх аргаар бодохын тулд 4 гишүүн болгох ёстой. За үүний тулд бид сул гишүүн 15-ыг 2 тооны үржүүрт задлж харъя. За 3-5-ын 15. За тэгвэл эдгээр үржигдэхүүнүүдийг ашиглаад 5-аас 3-ыг хасахад 2 гарч болж байна. За тэгвэл бид нэр энд x нэмэх нь 5 язгуур дор x хасах нь 3 язгуур дор x гээд 2 язгуур дор x-ийг энд задлаад бичиж болох нь. За хастаг нь 15. За ингээд 4 гишүүн болсон. Одоо бид бүлэглэе. X дээр нэмэх нь 5 язгуур дор x-ийг нэг хаалтанд хий. За хастаг нь за хаалт нээгээд 3 язгуур дор x хасах тэмдгийн араар хаалт хийх тул за дараагийн тэмдэг эсрэгээрээ өөрчлөгддөг гэдгийг хүүхдүүд та бүхэн мэдчихэж байгаа. За ингээд нэгдүгээр хаалтнаас бид язгуур дор x-ийг хаалтны өмнө гаргавал язгуур дор x дээр нэмэх нь 5 үлдэнэ.
За 2 дугаар хаалтнаас 3 гэсэн ерөнхий үржигдэхүүнийг хаалтны өмнө гаргавал хаалтан дотор язгуурдаар x дээр нэмэх нь 5. За эндээс ерөнхий үржигдэхүүн язгуурдаар x дээр нэмэх нь 5-ыг хаалтны өмнө гаргавал хаалтан дотор язгуурдаар x-ээс хасах нь 3. Ингээд дараах бодлого маань бүлэглэх аргаар үржигдэхүүн хэлбэрт задарлаа. За мөн энэ бодлогыг бүтэн квадрат ялгах аргаар бодъё. X дээр нэмэх нь 2 язгуурдаар x хасах нь 15. За энэ бодлогыг бид бүтэн квадрат ялгахын тулд квадрат 3 гишүүнд үүсгэх ёстой. За энэ дагаа x-ийг язгуурдаар x-ийн квадрат гэж бичиж болно. За нэмэх нь 2 язгуурдаар x. За бид нар эндээс квадрат 3 гишүүнд гэдэг маань бүгд та бүхэн мэдж байгаа. За а квадрат дээр нэмэх нь 2ab нэмэх нь b-ийн квадрат. За энэ 3 гишүүнд бол квадрат 3 гишүүнд гэж байгаа. За эдгээр квадрат 3 гишүүнд бол ab 2 тооны нийлбэрийн квадрат болно. За тэгвэл дээрх бодлогыг квадрат 3 гишүүн хэлбэр тавих юм бол язгуурдаар x гэдэг бол a тоо. За тэгвэл энд b тоо манад хэрэгтэй болж байна. За тэгвэл b тоог бид нар 1 гэсэн үржигдэхүүнээр аавна. Тэгвэл энд 1-ийн квадратыг нэмж өгөх ёстой боллоо. За бид 1-ийн квадратыг нэмж өгсөн учраас энэ бодлогынхаа чанарыг алдуулахын тулд буцаагаа тасаж өгнө. Хасдаг нь 15. За эндээс бодлого. За эндээс энэ хүртэлх бол квадрат 3 гишүүнд болсон. За үүнийг бүтэн квадрат хэлбэрт бичвэл за энэ болж байна. За үлдсэн энэ хоёр тоог эмхтгэвэл 16. За одоо бид нар энэ бодлогыг цаашаа үргэлжлүүлэхийн тулд квадратуудын ялгарын томьёо ашиглах нь зүйтэй. За квадратуудын ялгарын томьёо маань a-гаас нь b, a дээр нэмэх нь b гэсэн хоёр тооны үржүүрт задардаг. За тэгвэл бид нар 16-г 4-ийн квадрат гэж биччихвэл за энэ дараах бодлого квадратуудын ялгарын томьёогоор задрах боломжтой. За эндээс язгуурдаар x дээр нэмэх нь 1-ээс хасах нь 4. За язгуурдаар x дээр нэмэх нь 1 дээр нэмэх нь 4. За эндээс хаалтанд төрөх гишүүдийг эмхтгэвэл язгуурдаар x-ээс хасах нь 3-ыг үржих нь хаалтан дотор язгуурдаар x дээр нэмэх нь 5 гэсэн үржигдэхүүнд задарч байна. За ингээд 5 дахь бодлогыг бүлэглэх аргаар бодсон. За мөн бүтэн квадрат ялгах аргаар бодоход үржүүрүүд бол ижил гарч байна. Бодлого 6. За энэ бодлогонд бол ерөнхий үржигдэхүүн байхгүй байна. За энд z-ийн тэг 18-ыг 18 буюу 5-4 гэж бичиж болно. Хасдаг нь b-ийн 8 зэрэг. За энэ бодлогыг бодохын тулд бид квадратуудын ялгарын томьёо ашиглах ёстой. За тэгвэл z-ийн 5 зургийг z-ийн 5-4 зэргийг квадрат хэлбэрээр бичих юм бол за ингээд бичиж болж байна. Өөрөөр хэлбэл 5-2-ыг 2-оор үржинэ гэсэн үг. Эндээс 5-4 гарна. Яг мөн үүний адилаар за b-ийн 8 зэргийг b-ийн 4-ийн квадрат гэж бичиж болж. За эндээс квадратуудын ялгарын томьёо ашиглавал z-ийн 5-2 зэрэгээс хасах нь b-ийн 4 зэрэг, z-ийн 5-2 дээр нэмэх нь b-ийн 4 зэрэг. За ингээд бодлого маань үржигдэхүүн бодлого 7. За дараах олон гишүүнтэд бүгдэнд нь ижил ерөнхий үржигдэхүүн алга. За тэгэхээр бүгдээрээ бүлэглэх аргаар бодъё.
За багш нь эхний хоёр гишүүнийг нэг хаалтанд хий. За эхний хоёр гишүүнийг нэг хаалтанд. За дараагийн хоёр гишүүнийг нэг хаалтанд хийж бүлэглэе. За эхний хаалтнаас хасах 3 язгуур дор Б гэсэн ерөнхий үрчтгүүнийг хаалтнаас гаргавал хаалтан дотор 4 хасах нь А үлднээс А тоог гаргавал 4-өөс хасах нь А. За эндээс 4-өөс хасах нь А гэсэн ерөнхий үрчтгүүнийг хаалтны өмнө гаргахад хасах 3 язгуур дор Б хасах нь А гэсэн тоонуудын үржүрт задарна. За бодлого 8. Тэнцэтгэлийг үнэн эсхийг шалгаарай. За тэнцэтгэлийг үнэн эсхийг шалгахын тулд хамгийн хэлбэр арга нь олон гишүүнтийг олон гишүүнээр үржүүлэхэд дараах 3 гишүүнт гарч явах ёстой. За бүгдээрээ За энэ олон гишүүнтийг олон гишүүнээр үржиж. За ингээ үржихээр 2 x хасах нь 6 язгуур дор x нэмэх нь язгуур дор x хасах нь 3. За эндээс энэ хоёр гишүүн бол төсөөтэй гишүүд эмэгтэй бол хасах 5 язгуур дор x хасах нь 3. За тэгэхээр энд тэнцэтгэл бол үнэн байна. За бодлого 9. Тэнцэтгэлийг үнэн байлгах цэгийн утгыг олоорой. За энэ бодлогыг бодохын тулд бид нар За y-гээс хасах нь 2 гэсэн тооны хуваарьт бол 1 байгаа гэж үзнэ. За ингээ харах юм бол эндээс пропорцийн үндсэн чанараар за энэ хоёр тооны үржүүр нь энэ хоёр тооныхоо үржүүртэй тэнцүү гэдгийг бол бид мэднэ. За тэгээ биччихье. За y-гээр нэмэх нь 1-ийг y-гээс хасах нь 2-оор үржих юм бол дараа хоёр тэнцэтгэл бол дараа хоёр тоо бол тэнцэнэ гэж. За тэгэхээр өмнөх бодлогын адилаар за энэ хоёр олон гишүүнтийг үржүүлье, гишүүнчлэн үржүүлье. За эндээс энэ хоёр гишүүн бол төсөөтэй гишүүн. Y квадрат хасах нь y хасах нь 2. За энд бидний олох гээд байгаа c тоо бол хасах 2 байх нэ. За ингээ гэрийн даалгавраа тэмдэглэж аваарай. За 1-ээс 4 хүртэлх тоонуудыг үржтгүүн болгон задлах нь 5 дугаар бодлогын тэнцэтгэл үнэн эсхийг шалгаарай. Ингээд хүүхдүүд та бүхэн математик ордог багштай дараах 5 бодлогоо бодож шалгуулаарай.